Чи юу юм бэ? Хамгийн сүүлд тэнцээ хаана харсан? Иш авсан яваад хэлсэн бүү. Гартаа! Сунтаа асуусан байна. Юу? Сунтаа асуусан байна. Хаана тийш явчаа? Бид нар ийш явчаа. Ани хэдүүд явцгаа. Сантара! Суудаа. Гана! Ирээрэ хурдлаарай. Суудааг олчдоо. Гана! Сунтаа. Бутан дугаарцсан бол тэ. Аль агаартай газар байгаа. За тэгээ. Сунтаа. Чи зүгээр үү? Юу болсон бэ? Ястаа. Иш авчихдаг. Угааны хэлтэл хандлаад тэрийг авах гэж яваад ийм болчихлоо. Чи эндээ түлэгдэж чадсан бол та. Хурдан эмнэлрүү авч өгье. За тэгээ. За. Эмчилгээний дуусны дараа л хоолыг нь оруулж өгье дөө. Хөөе, гайт. За чи энд юу хийж яваа? Суудаа хоол хэмжихгүй яв. За чи одоо хоногийн хоолоо яа гэж юу ч их хоол моц өдөртэй. Чи юу н надтай яа гэж хэлсэн байгаа юм бэ? Чи суудагийн хойноос хөөцөлтөд шаагуулцалтаад яах вэ? Чам шиг юм ядарсан цалин багтай. Гуйлагч нар хин тоохвтэй. Гана. Чиний наад ярьж иж байгаа чинь арай тэнцэн шүү. Чамайг суудаа цамаахаад намайг янз бүрээр яриад байгаа чи би мэдж байгаа. Чам шиг байгаль орчноо хамгаалж чадахгүй байгаа хүн хайрлаж чадахгүй хоногийн 6-аас хөгж байгаа биз. Чи намайг гал тавьж ихэд харсан юм уу? Чаддгийн бол нотлоор юм гуйлагч юм ээ. Юу гэж юм аа? За ямдан бай. Гана хэсэг нөхдийн хамт онгон бүс рүү 20 цэрийн үед найзуудтайгаа орж 6 цэнгэлэх өгöd гал тавьсан нь тодорхой харагдаж байна. Гартаа. Галын дөгөл талсан. Хохирлын хэмжээг тогтоож байгаа. Аргад хайрхан уулнаас хууль бусаа мод олгуулсан хүмүүс гал тавиад цухтаачихсан. Удахгүй тэднийг олж хуулийн хариуцлага хүлээлнэ. Загарда. Мэргэжилтний дүгнэлт гараад сонсоогүй байж чи миний хөлөө буруутгах чинь надад таалагдахгүй байна. Мэргэжилтийн юу сонслоо дүгнэлтийг. Гал тавьсан хүний би нэртэй устдад хийж чадна. Гал гардаг өдөр уулнаас бороо хэсэг нөхдийн хамт цухтаасныг би харсан. Сүүлийн үед цаадлагч чинь арга тайхан уулнаас хууль бусаар мод бэлтгээд байгаа гэсэн яриач би. Манайг ойлгосон түүнийг яагаад над руу чихээд байгаа юм? Тэгэж явах юм бол Ёндонгийн ирэхгүй гана ууланд найзтайгаа наригдсан гэж байгаа гал тавьсан юм шүү. Галын нүмер гарсан. Энд хууль ёсоор мод бэлтгэж байсан хүмүүс гал тавьсан тогтоогдсон. Ер нь гал төмөр бэлчээр нутгаар дөнгөж орж байх бид нар амжиж унтраасан. Би хууль бусаар мод бэлтгээгүй. Та эндүүгээ төгсөн. Тэглэж юм та яаж нотлох юм? Таныг сүүлийн үед хэсэг нөхдүүдтэй нийлж уул мод бэлтгэж байгааг харсан малчид цөөнгүй байна. Тэгэж явах юм бол гал бэлчээрийг сүйтгэхээс өмнө Ёндонгийн малнууд хүндийн бэлчээрийг эвдэс сүйтгээд онгон мөсийн бут сөг модыг эвдэс сүйтгээд эхэлчихсэн үстэй. Та хэмжээний мод хууль ёсоор огтлцоод хоёрын төмөр тэнсэн байж тавьсан тогтоогдсон. Та хуулийн хариуцлага хүлээнэ. За гана.
саяны болсон явдал чамд маш том сургам боллоо шүү. Чич найзуудтайгаа нийлээд гал тавихад төгсөн дөө. Уулын мэлээр урсдаг байсан гарах ширгээгүй байсан бол бид галыг багтаар нь унтрааж амжих байлаа. Бид болгийнхаа ихийг сэргээхэд тулд хашиж хамгаалаад саяны төмөрт өртсөн ойгондоо мод тархин зүг юм байна. Амьдралын их нь ус, усны их нь мод гэдэг. Чанцал дарга болон мэрэгчлүүдийн зөвлөгөөг дагаж малынхаа тоо тоглоог зөвлөөд чанартай хідэн малаа авч үлдээд бэлчээр нутгаа хамгаалсан дээр байна да. Би судалж үзсэн. Цоо хідэн малнаас өндөр ашиг шим хүртэж болдгийг би ойлгосон. Малчин бүгд саяны зөвлөгөөг дагаж мөрдөөд амьдралдаа хэрэгжүүлээсэй.